За сайн бацхан уу, би Оргил байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ Франц хэлний хичээлийнхаа 4-р хэсгийг эхлэе. Тэгээд юу ч гэсэн танд бас баяр хүргэе. Яагаад гэвэл та эхний 3 хичээлээ үзсэн байна гэсэн үг. Тэгээд эхний 3 хичээлээ үзснээрээ та 40 гаруй Франц хүүхдэд танилцсан байгаа. Тэгээд энэхүү үгсийг та маш сайн өөрийн болгож ижимсэх юм бол 100 өгүүлбэрүүдийг тэр байтугай магадгүй бас хэдэн мянган өгүүлбэрүүдийг юм уу чөлөөтэй бүтээх боломжтой болно. Тэгэхээр хамгийн гол нь энэ үгүүдийг бүгдээрээ энэ курсэн дээр хэрэгжилж ашиглаж сурна. Тэгэхээр үг цээжлэнэ гэдэг бол ашиглах юм бол хамгийн их цээжлэгдэнэ. Тэгэхээр бас алдаа гарахаас битгий яагараа. Энд бол санаа зовлтгүй. Бүгдээрээ алдаа зөндөө гаргана. Тэгжиж сурна. Тэгээд хамгийн гол нь прогресс гаргах нь чухал. Тийм болохоор бүгдээрээ сайн ойлгохгүй байсан байх юм бол сайн олон дахин давтаад тэгээд энэ курсуудаар олон дахин үзэж болно. За бүгдээрээ өмнө үзчихсэн хэсгүүдээс сэргээ. Энэ бол гэж яаж хэлдэг вэ? Энэ бол c'est. С гэж хоёр үгийг хооронд нь олбсон байгаа тийм. C'est. За амархан гэж яаж хэлэх вэ? Facile. Facile. За та хүсч байна гэж яаж хэлэх вэ? Та гэдэг үг маань vous гэж үг байгаа. Тэгээд vouloir гэдэг одоо хүсэх гэдэг үгний та гэдэг үгэн дээр хувиргал нь voulez. Vous voulez. Vous voulez. За та надтай англиар ярихыг хүсч байна уу гэж яаж хэлэх вэ? Мэдээж та хүсч байна уу? Ярихыг надтай англиар гэж хэлнэ. Дараална. Est-ce que vous voulez parler avec moi en anglais? Эсвэл бид нар бас өмнө хэлсэнчлээ энэ est-ce que гэдгийг бас заавал хэлэхгүй байж болно. Гэхдээ сүүлд нь өргөлт өгөөд хоолойныхоо өнгөөр асуултыг бас асууж болно. Тэгэхээр vous voulez parler avec moi en anglais гэж асууж болно. Бүгд нэг удаан хэлж үзье. Est-ce que vous voulez parler avec moi en anglais? Энэ дараагийн үг нь ишгээр эхэлж байгаа болохоор энэ хэлний үзүүрийн энд en anglais гэж дуудагдана. За тэгээд өмнөх хичээлийг дуусгахад 3 дугаар хичээлийг дуусгахад бүгдээрээ гэрийн даалгавар авсан байгаа. Тэгээд тэр гэрийн даалгавраа хийсэн байх гэж найдаж байна. Тэгээд бүгдээрээ одоо хариуг нь харцгаая. За je parle anglais assez bien, mais je ne veux pas parler en anglais avec vous. Энэ ихний өгүүлбэр нь байна. Би англиар хангалттай сайн ярьдагч. Одоо гэхдээ би тантай англиар ярихыг хүсэхгүй байна гэдэг. Тэгэхдээ би англиар хангалттай сайн ярьж чаддаг гэж хэлсэн байж магадгүй. Тэгэх юм бол je peux parler anglais гэж хэлж болно. Тэгэхдээ ер нь бол тэрнээсээ илүү чаддаг гэхээсээ илүү би ярьдаг гэж хэлэх нь илбэг байдаг. Тийм болохоор je parle anglais гэж хэлсэн байна. За дахиад нэг удаа хэлж үзье. Je parle anglais assez bien, mais je ne veux pas parler en anglais avec vous. За дараагийн өгүүлбэр нь би тантай францаар ярихыг хүсэж байна учраас би франц хэлээ сайжруулмаар байна гэж. За je veux parler en français avec vous car je veux améliorer mon français. Je veux parler en français avec vous car je veux améliorer mon français. Энэ болохоор миний франц хэлээ гэж би одоо хүсэж байна сайжруулах миний франц хэл гэсэн бүтцтэйгээр хэлнэ. Бид нар болохоор хилээ гэд өөрийнхөө франц хэлийг дагавар салгаад илэрхийлждэг. Тэрийг бол францаар бол миний франц хэл гэж хэлж байгаа. За та францаар маш сайн ярьдаг эсвэл ярьдаг юм байна гэхийг vous parlez très bien français. Та ярьдаг юм байна маш сайн франц хэл. Vous parlez très bien français. За est-ce que vous voulez m'aider s'il vous plaît? Та надад тусалж чадах уу? Гоё. Монголоор бол энэ гоё гэдэг үгийг бол хүн болгон хэлээд байдаггүй. Францад бол s'il vous plaît гэдгийг бол маш өргөн хэрэглэгдэнэ. Тийм болохоор энийг бол сайн хэлж сурах хэрэгтэй. Тэгээд энэ est-ce que гэдгийг бас хэлэхгүй байж болно. Vous pouvez m'aider s'il vous plaît гэж асууж болно. Эсвэл est-ce que vous pouvez m'aider s'il vous plaît? За тэгээд хамгийн сүүлийн өгүүлбэр нь merci beaucoup pour votre aide. Merci beaucoup pour votre aide. Тэгэхээр таны одоо тус гэдэг үгэнд таны тусд гэж одоо дагвар нь энэ pour гэж өмнө тустай үг болж орж ирж байгаа. Тэгээд маш их баярлалаа гэдгийг төрүүлж хэлнэ. За шинэ үг бүгдээрээ сурцгаая. Manger. Manger. Идэх. За би идэхийг хүсэж байна гэж хэлье. Тэгэхээр өмнө бүгдээрээ одоо энэ франц хэлний ер нь үгний дараалал өгүүлбэр бүтээхэд үгний дараалал бүтцийг нь хэрвээ анзаарсан бол би хүсэж байна гэдэг энэ гол
өгүүлбэрийнхаа утгыг хэлж илэрхийлээд дараа нь одоо идэх гэх мэт илүү мэдээллүүд орж ирнэ. Тэгэхээр би хүсч байна идэх гэж хэлнэ. Je veux manger. Je veux manger. Je veux manger. Quelque chose гэж шинэ үг сурцгаая. Энэ болохоор ямар нэг зүйл гэсэн үг. Одоо энэ quelque гэдэг үг нь болохоор хідэн гэж орчуулж болно. Эсвэл альва одоо ямар нэг гэж бас орчуулж болно. Chose гэдэг нь зүйл буюу эсвэл юм гэсэн үг. Тэгэхээр quelque chose. Quelque chose. За би ямар нэг юм идмээр байна гэж хэлье. Тэгэхээр би хүсч байна. Идмээр байна болон хүсч байна гэдэг нь бол ер нь адилхан. Гэхдээ Монголд хүмүүс ер нь хөвчнө хүсч байна гэж яадаг болохоор би идмээр байна гэж бичсэн байгаа. Гэхдээ хүсч байна гэдгийг бол адилхан хэлнэ. За тэгэхээр би хүсч байна. Идэх ямар нэг юм. Je veux manger quelque chose. Je veux manger quelque chose. Би хүсч байна идэх ямар нэг юм. За чи ямар нэг юм идмээр байна уу гэж асууя. Тэгэхээр чи хүсч байна идэх ямар нэг юм гэж асууна. Tu veux manger quelque chose? Энэ удаад бид нэр эсгүүгээ оруулахгүйгээр хоолойныхоо өнгөөр асууж байна тийм ээ. Tu veux manger quelque chose? Орос хэлтэй төстэй маягаар асууж байна. Эсгүү гэж оруулах юм бол бас амархан. Est-ce que tu veux manger quelque chose? гэж бас асууж болно. Tu veux manger quelque chose. Та ямар нэг юм хүсч байна уу гэж асууя. Тэгэхээр та хүсч байна уу? Ямар нэг юм. Vous voulez quelque chose? Vous voulez quelque chose? Vous voulez quelque chose. Энэ зүйлийг чамд. Тэгэхээр энийг хэлхийн тулд бид нар өмнө 1-р хичээл дээр энийг чамд гэж хэлж сурч ирсэн. Тэгэхээр энийг чамд гэж хэлхийн тулд бид нар энэ бол чамд гэж хэлж ирсэн. Тэгэхээр энэ зүйл бол чамд гэж. Одоо энэ ямар нэгэн юм бол чамд гэж хэлж болно. Түрүүнээс болсон quelque chose гэж үг ашиглаад. Тэгэхээр c'est quelque chose pour toi. C'est quelque chose pour toi. За энэ зүйл бол чамд. Эсвэл энэ зүйлийг чамд гэсэн үг. За энэ шинэ үг байна. Faire. Хийх гэж үг. Энэ бол маш өргөн хэрэглэгддэг маш чухал үгнүүдийн нэг. Тийм болохоор энэ үгний хувиргал болон ер нь энэ үгийг маш сайн хэрэглэж сурах хэрэгтэй. Faire. За би хийхийг хүсэж байна гэж хэлье. Тэгэхээр би хүсэж байна хийх гэсэн дараалтай хэлнэ тийм ээ. Je veux faire. Je veux faire. За тэгээд би ямар нэг юм хийхийг хүсэж байна гэж хэлье. Тэгэхээр би хүсэж байна хийх ямар нэг юм. Je veux faire quelque chose. Je veux faire quelque chose. Та ямар нэг юм хийхийг хүсэж байна уу гэж асууя. Тэгэхээр та хүсэж байна хийх ямар нэг юм. Est-ce que vous voulez faire quelque chose? Est-ce que vous voulez faire quelque chose? Эсвэл est-ce que-г хэлэхгүй бол vous voulez faire quelque chose гэж асууж бас болно. За тэгээд энэ иймэрхүү арай урт өгүүлбэрүүдийг бас сайн бүтцээр нь зарлж сурмаарах юм бол бас пауз дараад энэ өнгийг нь хооронд нь нийлүүлээд бас сайн ухар судалж болно. За энэ шинэ үг байна. Энэ болохоор өнөөдөр гэсэн үг. Aujourd'hui. Aujourd'hui. Энэ болохоор өнөөдөр гэсэн утгатай. Энэ дотор нь өдөр гэж үг байгаа. Jour гэдэг. Одоо бид нэр bonjour гэж хэлэхээр одоо сайн өдөр гэсэн үг. Сайн байна уу гэж хэлэхэд те. Эсвэл бас Монголд бялууны дэлгүүр байдаг. Tous les jours гэдэг өдөр бүр гэж үгний одоо өдөр гэдэг үг. Тэгэхээр энэ өнөөдөр гэдэг үгэнд орно. Aujourd'hui гэж үг. За та өнөөдөр ямар нэг юм хийхийг хүсэж байна уу гэж асууя. Тэхийн тулд нэг зүйлийг санах хэрэгтэй. Өнөөдөр буюу цаг хугацааг илэрхийлсэн үг нь бид нар өмнө одоо гэдэг үгийг хэрэгжилж байхдаа сурсан хамгийн сүүлд орж ирдэг. Тэгэхээр та хүсэж байна уу хийх ямар нэг юм өнөөдөр гэж хэлнэ. Тэгэхээр тэрийг яаж хэлэх вэ? Est-ce que vous voulez faire quelque chose aujourd'hui? Est-ce que vous voulez faire quelque chose aujourd'hui? Эсвэл
Vous voulez faire quelque chose aujourd'hui? Та хүсэж байна. Ямар нэг юм хийх ямар нэг юм өнөөдөр. Vous, est-ce que vous voulez faire quelque chose aujourd'hui? Би яг одоо ямар нэг юм идэхийг хүсэж байна гэж хэлээ. Тэгэхээр шарын араас цэнхэр орж ин тийм ээ. Би хүсэж байна гэдэг. Тэгээд идэх ямар нэг юм одоо. Яг одоо гэдгийг одоо гэж хэлж байна. Одоо гэдгийг санаж байгаа бол maintenant гэж үг байгаа. Je veux manger quelque chose maintenant. Je veux manger quelque chose maintenant. Je veux manger quelque chose maintenant. За би хүсэхгүй байна гэж хэлье. Тэгэхээр одоо энэ би одоо үзүүлэх гэж байгаа энэ дараалалаар бүгдээрээ Франц хэлний одоо өгүүлбэрийг илүү сайн бүтээж сурна. Тэгэхээр бүгдээрээ эндээс эхлэе. Je ne veux pas. Би хүсэхгүй байна. Мэдээж үйл үгнийхээ хоёр талд ne pas оруулдаг. Тэгж үг үсгэнэ. За энэ дээр энэ бол ингээд бүтэн өгүүлбэр би хүсэхгүй байна гэдэг бүтэн өгүүлбэр болж байгаа. Энэ өгүүлбэрийг бүгдээрээ илүү одоо сунгаад илүү их мэдээлэл оруулж ирье. Тэхийн тулд өшөө мэдээлэл орж ирэх юм бол одоо чинь би ямар нэг юм хүсэхгүй байна ч гэдэм үү би тэхийг хүсэхгүй байна. Гэх мэт мэдээлэл орж ирэх юм бол монгол хэлэнд би хүсэхгүй байна гэдэг хоёр үгнийхээ голд тэр мэдээлэл нь орж ирдэг. Франц хэлэнд юм уу эсвэл бусад Европ хэлүүдэд ихэвчлэн араас нь орж ирдэг. Гол мэдээлэл төрүүлж ирээд араас нь илүү мэдээллүүдийг хэлдэг. Тэгэхээр би хийхийг хүсэхгүй байна гэж хэлцгээе. Тэгэхээр би хүсэхгүй байна хийх гэсэн дараалалтай орж ирнэ тийм ээ. Je ne veux pas faire. Je ne veux pas faire. Эсвэл зарим хүмүүс je veux pas faire гэж хэлж магадгүй. Гэхдээ бид нэр je ne veux pas faire гэж хэлнэ. За ямар нэг юм хийхийг хүсэхгүй байна гэж хэлье. Би ямар нэг юм хийхийг хүсэхгүй байна. Тэгэхээр түрүүнийхээгаа хэлээд би хүсэхгүй байна хийх. Тэгээд ямар нэг юм гэж араас нь одоо энэ ямар нэг юм гэдэг шинэ мэдээлэл араас нь орж ирнэ. Je ne veux pas faire quelque chose. Тэгэхээр энэ онцлогийг ингээ анзаарах юм бол бид нэг ингээ сүүлээс нь өгүүлбэрийн хойноос нь ингээ хасаад явах юм бол тэр өгүүлбэр хിവэрээ үлддэг. Монгол хэлийг бол тэхгүй. Жишээ нь монгол хэлний сүүлийн хэсгийг хасчих юм бол энэ өгүүлбэр би ямар нэг юм хийхийг болж үлдэн. Тэгэхээр энэ бол бүтэн өгүүлбэр биш. Эсвэл хийхийг гэдэгтэй нь бас хамт хасчих юм бол би ямар нэг юм гэхлээр өгүүлбэр утгаа алдна. Тийм учраас Франц хэл юм уу эсвэл ер нь англи хэлэнд ч юм уу бол тэхгүй. Хойноос нь ингээ хасах юм бол өгүүлбэр нь богиноссон ч гэсэн өгүүлбэр хിവэрээ үлддэг. Монгол болохоор голоос нь хасах хэрэгтэй. Өгүүлбэрээ хിവэр нь үлдэмээр байгаа бол. За дахиад нэг саяны өгүүлбэр дээр минь нэмэгдэх шин одоо үг орж ирсэн байна. Өнөөдөр гэж үг. Тэгэхээр мэдээж бид нар сая сурсан юм чинь араас нь хийнэ. Je ne veux pas faire quelque chose aujourd'hui. Би өнөөдөр ямар нэг юм хийхийг хүсэхгүй байна. Je ne veux pas faire quelque chose aujourd'hui. Гэхдээ энийг би өнөөдөр юу ч хийхийг хүсэхгүй байна гэх юм бол бас өөрөөр хэлнэ. Je ne veux rien faire гэж хэлнэ. Гэхдээ тэрийг бүгдээрээ дараас орцгаана. За намайг уучлаарай гэдгийг яаж хэлдгийг санаж байна уу? Je suis désolé. Je suis désolé. То би бол орхигдсон эсвэл би бол уучлаарай гэсэн үг. Гэхдээ утга нь намайг уучлаарай. За бүгдээрээ намайг уучлаарай. Би өнөөдөр ямар нэг юм хийхийг хүсэхгүй байна гэж хэлхийн тулд Je suis désolé. Je ne veux pas faire quelque chose aujourd'hui. Je suis désolé. Je ne veux pas faire quelque chose aujourd'hui. За гэхдээ гэдгийг яаж хэлдэг вүлээ? Mais. Гэхдээ би францаар ярихыг хүсэж байна гэж хэлээ. Тэгэхээр гэхдээ би хүсэж байна ярих франц хэл. Mais je veux parler en français. Mais je veux parler en français. Гэхдээ би францаар ярихыг хүсэж байна. Гэхдээ дэндүү их биш гэж хэлээ. Тэгэхээр энэ өгүүлбэрийг бол бид өмнө бүтээж байгаагүй. Гэхдээ бидэнд бүтээх одоо үгийн баялаг нь байгаа. Тэхийн тулд гэхдээ гэдгийг мэдж байгаа. Mais биш гэдгийг бид өмнө сурахтаа ne pas гэж сурч байсан.
Гэтэ бас нөө гэдгийг нь оролцуулахгүйгээр дан па гэж бас өмнө нь хэлэх юм бол бас биш гэж орж иж болдог. Тэгэхээр дэндүү их гэдгийг бид нар бас сурсан байгаа. Тхуу гэж байгаа. Тэгэхээр me pas trop. Гэхдээ дэндүү их биш. Эсвэл гэхдээ биш дэндүү их. За avoir гэж үг орж ирлээ. Өмнө нь бас хэлжсэн энэ о и гэж энэ хоёр үсэг араас орохлоор ва гэж уншигддаг. Тэгэхээр avoir. Тэгээс одоо ир үсгээр айг үсгээр төгсөх юм бол бас сүүлийн гэгүүлэгчийг нь уншдаг байгаа. Зарим одоо үсэгнүүдээр төгсгөхлөөр гэгүүлэгчийг нь уншихгүй, заримыг нь уншина. Тэгэхээр энийг бол уншина. Avoir. Энэ нь одоо хин нэгэнд эсвэл надад ч юм уу энийгэнд байна гэсэн үг. Орших утгатай үг. Эсвэл тийм юмтай гэсэн үг. Эсвэл хин нэгэнд байгаа. Тэгээ англиар бол have гэдэг үгийг to have гэдэг үгийг орчуулсан гэсэн үг. За энэ саяны үгний хувиргал нь надад би эсвэл надад байгаа гэж орчуулах юм бол j'ai гэж хувирна. Саяны avoir гэж үг j'ai болж одоо болж хувирж байгаа. Тэгээд энэ je гэж хоёр үг хоёулаа нэг хэсгээр төгсөөд нөгөөх нь хэсгээр эхэлж байгаа учраас хоорондоо холбогдож байгаа. За надад нэг юм байгаа гэж хэлье. Тэгэхээр надад байгаа нэг юм гэж хэлнэ. J'ai quelque chose. J'ai quelque chose. За чамд би эсвэл чамд байгаа гэж хэлхийн тулд саяны avoir гэж үг дахиад арай өөрөөр хувирж байгаа. Энэ болохоор одоо as гэж энэ хоёр үгийг хоёр үсгийг нийлүүлээд а гэж уншина. Энэ сүүлийн s бол уншигдахгүй. Тэгэхээр to a гэж байгаа. Тэрийг нь хооронд бас нийлүүлээд та гэж бас уншиж болно. Тэгэхээр чамд нэг юм байгаа. Эсвэл чамд байгаа ямар нэг юм. Та quelque chose. Та quelque chose. Чамд байгаа ямар нэг юм. Чамд нэг юм байгаа юу гэж асууя. Тэгэхээр саяны үгээ өргөж өнгийг сүүлд нь өргөж асууж болно. Эсвэл est-ce que гэж өмнө нь тавьж асууж болно. Est-ce que tu as quelque chose? Est-ce que tu as quelque chose? Чамд нэг юм байгаа юу? Эсвэл чамд ямар нэг юм байгаа юу? За өнөөдөртөө энэ бол хангалттай гэж хэлээд бүгдээрээ энэ хичээлээ дуусгацгаая. Тэгэхээр одоо энэ бол хангалттай гэдгийг бол бид нар өмнө сурсан байгаа. Assez гэж хангалттай гэж үг байгаа. Тэгэхээр өнөөдөр гэдэг бол aujourd'hui гэж өнөөдөр сурсан. Тэгээд энэ үгийг хэлхийн тулд төө гэдгийнх нь одоо дагавар нь пуух гэж орж ирнэ. Өнөөдөр гэдгийнхээ өмнө нь тустай үг болж пуух гэж орж ирнэ. Тэгэхээр c'est assez pour aujourd'hui. Энэ тэ үсэг нь дараагийн үг нь ихшээр эхэлж байгаа учраас дуудаж байгаа. Тэгээд c'est assez pour aujourd'hui. Өнөөдөртөө энэ бол хангалттай гэж хэлээд бүгдээрээ өнөөдрийнхөө 4-р хичээлийг дуусгацгаая. Тэгээд энэ хүртэл үзэж сурч байгаад баярлалаа. Тэгээд цааш нь бас дахиад үргэлжлүүлээд сураарай. Би бас дахиад энэ хичээлүүдэд оруулахыг хичээнэ. Тэгээд үзсэнд баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк дараарай. Бас комент үлдээгээд миний Facebook, Instagram just.org гэж байгаа. YouTube бас зүгээр латин үсгээр org гэж хаах юм бол гарч ирнэ. Ороод subscribe дараарай. Тэгээд дараа уулзлаа. Баяр таа.